1.6 тэрбум төгрөг дарга нарын хувьд ийм их мөнгө. Энэ мөнгөөр нийслэл хотынхон төвд хоолны өдрүүдийг хийж хий дими үрж байгааг харлаа үзлээ. Тайлбарлахдаа ашигтай иргэдийн чөлөө цагийг ая тухтай өнгөрүүлж зуйлчид татаж байна гин. Бид яг үүндээ юу хожив? Түүхэндээ байгаагүй том асар барьсан хэмээн бардамнан ярих хотын дарга хийн хүн нас гэдэг тоогоор том болсон гэсэн үг биш гэдгийг нотлоод өглөө. Энэ мөнгөөр спортын зориулалтад ордон заал барьсан бол хэдийг барих байсан бол цаашлаад олон улсын чанартай тэмцээн зохиож болох байсан. Нэг тамирчны ард дасгалжуулагч эмч арын алба гээд хичнээн хүн дагалдах байсан бол энэ дэлхийд их орноо засгийн газар элцэн сая төрийн өдрүүдийн гэрээ хэлцээс өөрөөр таниулж байгаа юм шүү дээ. Нямбаатар боксын холбооны ерөнхийлөгч байхад нэг тамирчин сэхэнд ороод амьд ирж ирсэн. Одоо хотын дарга болсон ч даанч нийслэл өөрөө сэхэнд орчлоо. Спорт бол нийгмийн эмч юм. Спортод зориулсан бол үр дүн дэлхийд хүрэх байлаа. Тамирчин хүн дэлхийд их орноо сурталчдаг нийгмийн хар баруун зүйлээс холдуулж чаддаг. Харин бид тамирчдаа дэмждэг, дэмэндэг, бас хайрладаг байх хэрэгтэй. Спортын амьдрал спортоор онцлог.